Би яг товчхон хариултаа хэлдэг. Тэгэхээр энэ компаниг өөрөөр хэлбэл Улаанбаатарт ингээд тарих компани, төрөмчийн компани байгуулгыг Нансалбараар та яриад Нансалбараар тэр бүх асуудлыг оруулаад ирсэн чинь мөнгө төрөх санхүү тэр нөгөө байгуулах асуудал гэхээр хугацаа 2 хоног байсан. Энэ бол амжихгүй 2 сарын ажил гэсэн. Тэнгүүд ерөнхий сайд хувийн компаниар хэлье гэсэн. Хувийн компаниар баахан улсуудтай ингээд асуусан толгой байхгүй. Би хуулийн хэлцээс асуусан. Засгийн газрын юу их тэр зарлах уу гэсэн. Чи заахгүй ягаад тэгэхээр төрийн өмчөөр бараа юу худалдаж өөрчлөлт худалдаж авах асуудал байхгүй. Тийм учраас тендер зарлахгүй гэсэн. За тэгээд хамбаа хайгаа зөндөө ярьсан. Хүмүүс яг мэдээж ойлгох юм. Ерөнхийдөө хариуцлагатай хурдан чанартай яг найдвартай компани болгох гэсэн. Найдвартай компаниг тендер зарлахгүй. Тэгэхээр би энэ төлөв орж тэгэнгүүт компаниуд байхгүй. Тэгвэл Сүхбаатар надад санал болгосон байхгүй. Юу санал болгосон гэхээр за миний компани хийчихээ. Тэгтээ чи тэр Эрдэнэ болгоно доош удаа Эрдэнэ болгоныг яг нэг Эрдэнэ болгоныг таньдаг байхгүй их ажилласан сайн залуу. Эрдэнэ болгоны чи бүс захирлаар чинь тавьчих. Тэгээ явахгүй. Тэнгүүд би бодсон байхгүй. Яг найдвартай юм биш. Тэгвэл Эрдэнэ болгоо чи хин тавхан маваг аваад яваа гэсэн байхгүй. Энд чинь ажлаа сайн их л асуулт тэр чухал байсан. Одоо юу гэдэг нөгөө төр харамчсан хүмүүс багаар очиж ажилладаг үстэй. Надад өөр сонголт байгаагүй шүү дээ. Ганц удаж байгаа компани Сүхбаатарын компани. Тэнгүүд ихс. За тэнгүүд мөнгө төвийг яагаад авсан бэ гэхээр мөнгө төвийг яагаад авсан бэ гэхээр Эрдэнэ болгонд гэсэн байхгүй юу? Энэ хуучин нэгтгэл нь болохоор энэ мастай юм байна. Компьютер энэ бүхэн байнгын ирж байгаа цахлуу сайхан хүн хэрэгтэй байна. Хурдан ажилладаг. Тэгээ ингэсэн чинь би нөгөө энэ хинийг мөнгө төвийг нэгтгэн гэдгийг нөгөө аваа бид нар чинь нөгөө байгуулж мэдж байгаа чинь тэгээд энэ өндөр цалинтай. Энд хайртай хариулдаг байна. Тэгээд тийм байхгүй. За одоо би мөнгөний асуудал ярья. За энэ ажил хийсэн. Би хөдлөө юу л нөгөө хөрөнгө оруулалт биш ямар юу л үндэсний өсөлт баг. Үндэсний хөрөнгө оруулалтын баг. Тэндээс зээл авах гэсэн байхгүй. Зээл нь 11 сая сүүлээр өгсөн. Энэ ажлыг бэлтгэл ажил чинь маш их юм ажил хийх хэрэгтэй байсан. Тэнгүүд би найзуудаасаа өөрөөсөө охиныхоо мөнгийг гаргаад хатгалуулж исэн мөнгийг гаргаад бүгдийг зээлсэн баг.